За сайн байцгаана та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ үйл ажиллагаан дээр манай компаниг урьж оролцуулсан хөгжлийн шийдлийн хамт олондоо бас баярлалаа. За би компани болон компани үйл ажиллагаагаа дээрэс нь бас биднэрт бизнесээ яаж ногооруулах боломж байгаа гэдэг дээр өөрийнхөө одоо ажиллаж байгаа салбар дээр тулгуурлаад ингээд бага хэмжээний танилцуулгыг хийгээд явуулнаа. За миний би нэгтлэн бодогч эдийн засгч мэрэгжилтэй. За банкны салбарт 11 жил ажилласан. За ард санхүүгийн нэгдэл би аудитын албаны захирлаар 5 жил ажилласан. За ингэж ажиллаж байгаад 4 дахь хүүхдээ гаргахтаа цалингаас цалингийн хооронд яваад байгаа нь ер нь болохгүй юм байна. Монголд ямар нэг юм хийх ёстой юм бэ? Хийхдээ юу хийх ёстой вэ гэд тэгээд судалж байгаад амар олон асуудлуудтай салбар байсан. Тэгээ асуудлууд байгаа болохоор тэнд мэдээж боломж байгаа гэж харсан. Тэгээд асуудлуудыг шийдэхийн тулд одоо энэ салбар руу орсон. Тэгээд цалин авдаг байжгаад цалин өгдөг болоод тэгээд өсөндөө нэлээд олон буурал өстэй болоод энэ салбарт ингээ ажиллаж байна. За манайх болохоор 2018 онд яг компани болж байгуулагдсан. За 2019 онд бид нар жижиг дундын TDB-гийн зээлээр анх тоног төхөөрөмж аваад 9 сард угсарч ирсэн. За 2020 оноос манайх томоохон компаниудтай гэрээ хийж дотоодын одоо үйлдвэрлэлийг Монголда үйлдвэрлэж ингэж эхэлсэн байгаа. За 2021 онд бид нар үйлдвэрээ дахин өргөтгөөд Монголд хэвлэлийн мат гэлгэр хосолсон технологи буюу Сабагла боолын хамгийн сүүлийн үеийн технологиг Монголд анх удаа нэвтрүүлсэн ийм хамт олон байгаа. За 2022-23 онд одоо цар тахлын үед бүх бизнес ер нь бол тасалдалтай байхад манай компани нэгч харилцагч компаниудынхаа түүх эдийг таслаагүй ууц Сабаглагийг одоо юу яагаад таслаагүй хоцрогдуулаагүй дээрэс нь одоо Монголд үйлдвэрлэл байхын давуу талыг бий болгож ажилласан юм хамт олон байгаа. За тэгээ өнөөдрийн энэ манай компани бас энэ өсөлт маань энэ үед бас юм хариуцлагатай байсан юм тод илрэл гэж бол харж байгаа. За 2023 онд бид нар EBRD-гийн тэтгэлэгтэйгээр 9001 болон хүнсний стандартын 22000-ыг хэрэгжүүлсэн. За тэгэхээр энэ Сабагла боолын салбарт болохоор хүнсний стандартын 22000-ыг хэрэгжүүлсэн хамгийн анхны компани болж чадсан байгаа. За 24 онд бид нар балаа тесрэлтийг хийсэн. За энэ нь яасан бэ гэхээр бүр эмэгтэй хүн чинь ер нь ингээд цаанаас нэг юм шуналтай дэмлээ шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүний шунал хөдөлсөн дээрээ бизнес нь би ч өөрөө бас нэлээд эдийн шуналтай үйлдвэрлэх шуналтай хүн байсан. Тэгээд үйлдвэрээ дахин томруулсан, үйлдвэрийн 2 байрыг ашиглалтанд оруулсан, 13 төрлийн тоног төхөөрөмжийг угсарсан. За хүний нөөцийн одоо ажлын хоорондоогоо нэг дахин одоо ингэж томруулсан. Энэ нь яасан бэ гэхээр Монголд маш олон одоо ийм хэрэгцээ шаардлага байсан болохоор манай компани бас тэр хэрэгцээ шаардлагыг хангаж ажиллахын тулд энэ төлөвлөлтийг ингэж хийж ажилласан байгаа. За тэгээд 25 онд бид нар байгаль уусаад бордоо болдог технологиор бүтээгдэхүүнийг Монголд анх удаа үйлдвэрлэсэн байгаа. Та бүхний ширээн дээр бас байгаа. Баярлалаа. Одоо та бүхний ширээн дээр ингээд ийм торнуудыг манай ажлын маань ингээд өгдөө тавьсан байгаа. Бариад үзэхээр нэг мэдрэмж нь ингээд арай өөр байгаа. Тэгэхээр түрүүн бас нөгөө захирал маань бас яриадсан тий. Одоо энд байгаа бордоо болдог тэмдэглэгээнүүд нь болохоор уусаад бордоо болно гэдэг тэмдэглэг нь энэ торны доор байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар Монголд энийг 2025 онд нэвтрүүлээд одоо 20 гаруй компани дотоодын одоо бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэсэн байгаа. Тэгэхээр энд ингээ харахаар одоо ингээ супермаркетууд ороод ирсэн байгаа. Интермед гэдэг нөгөө имлэг маань ороод ирсэн, сургуулиуд ороод ирсэн гэдэг ийм торнууд одоо супермаркетуудыг оруулахдаа банкны одоо мөнгөний тор гэхэд бас ингээ худалдаа хөгжлийн банк маань мөнгөнийхөө торыг одоо ингээ эко болгоцсон байж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор үндсэн түүхийд нь бидний одоо ашигладаг торны түүхийд нь нефтийн шаарнаас гардаг. Гэтэл энэ торны маань түүхийд болохоор Эрдэнэ шишийн цардуулаас гардаг. Тэгээ байгаад 365 хоногт уусаад задахтаа бордоо болдог. Тэгэхээр ийм технологиг Монгол анх нэвтрүүлсэн ийм хамт олон байж байгаа. За тэгээ манай дээр бас шиг сүрэн захирал бас ярьжсэн те ногоон бизнес гэхэд бид нар айгүй томоор бодоод идэм билээ. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч бүх хүмүүс маань би ногоон юм үйлдвэрлэх ёстой гэх. Тэнгүүд манайх одоо яаж байгаа вэ гэхээр энэ ногоон түүхийдээр үйлдвэрлэж байгаа. Дээрээс нь энэ торыг үйлдвэрлэхэд одоо энэ бариулны нүх гэж ингэж штэ тий. Энэ үйлдвэрээс гарч байгаа хаягдлыг бид нар дахин боловсруулад
өнгө ними гэдэг төрийн бус байгууллага болон нөгөө мод үржүүлэхийн компаниуд байгаа шүү дээ. Мод үржүүлэхийн компаниудад нөгөө буртгыг хийж үйлдвэрлэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь мод үржүүлэхийн компани манай үйлдвэрээс гарч байгаа дахиж боловсруулсан буртгыг хийнгүүтээ модтойгоо зөв очиж суулгачиж болж байгаа гэсэн үг. Тэр өмнө нь яадаг байсан бэхээр хятадаас нэг юм хар юм хуванцрыг авчираад тэрийг импортоор оруулж ирэнгүүтээ модоо үржүүлсний дараа хайчилж хаяад тэгээ модоо суулгадаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр үйлдвэрээс гарч байгаа одоо үйлдвэрийн цэвэр хаяглаар бид нар дахиад ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр үйлдвэрээ ногоон бизнес руу орё гэдэг нь биднээс бас нэг тийм хол биш юм байлээ гэдгийг бас эндээс олж харсан байгаа. Тэгээ энэ нь болохоор манай 25 онд манай компани хийсэн хамгийн том ажил байгаа. Одоо сүлжээ дэлгүүрүүдийг торыг нь мэдээж масс энэ хэрэглээг одоо Монголд бид нар 20 гаруй компанид нэвтрүүлчихэд байгаа ч гэсэндээ сүлжээ дэлгүүрүүдийг оруулах юм бол бид нарт маш олон одоо энэ байгальд уусдгүй 10-20 жил хаягддаг энэ торнууд багасах боломжтой байгаа. Тэгээд E-Mart, Epis гээд сүлжээ дэлгүүр орсон. За араас нь Carrefour бас ингээд ороод ингээд бид нар үйлдвэрээ өргөтгөөд ингээд явж байгаа. Баярлалаа. За яагаад энэ салбарыг сонгох болсноос би та бүхэнд бас түрүү ярьсан тийм энд дандаа ер нь бол үйлдвэрлэл эрхлэгч нар аж ахуй нэгж ийм байгууллагын захирлууд байгаа. Энд хамгийн том асуудал юу гэдэг вэ гэхээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байхад тэр бүтээгдэхүүнийг савлах тохиромжтой савлаа бодол байдаг байхгүй Монголд. 74% нь импортоор шийдэгддэг салбар. Тэгэхээр бид нар бизнесээ ногоон болгоё гэдэг байгаа тохиромжгүй савлаа бодол савлах нь хүртэл ногоон биш байхгүй юу? Тэгэхээр бид нар 600 грамм боовыг бүр ингээд насан туршдаа хэрэглэх гэж байгаа юм шиг юм зузаан утанд хийгээд байдаг байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр нь манайх зөвлөгөө өгнө. Дээрээс нь Монголын үйлдвэрлэгч нар одоо импортоор шийдэгдэж байгаа энэ сав баглаан дээр маш өндөр захиалгын тоо хэмжээ нь өндөр байдаг тий. Наадам цагаан сар болдог. Тэрэн дээр нь бас нэг өөрийнхөө морь зэрэг төвчмээр л нь шүү дээ тий. Тэгэхээр тэр нь бас тавих боломж байхгүй нь бид нар дотоодд энэ үйлдвэр байхгүй байснаас бол энэ бүхэн бол шалтгаалдаг. Тэгэхээр манай компани болохоор ийм асуудлуудыг шийдэхийн тулд сав баглаа бодлын одоо энэ салбар руу ингэж орсон байгаа. Тэгээд ковидын үед ч гэсэн бид бүхэн бүгдээрээ л харсан тий. Хэлгээл байхгүй хаагдангууд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд байгаа хэрнээ уутгүй талах одоо дэлгүүрийн лангуун дээр байхаа болцсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэр уут сав баглаа бодлын салбар гэдэг маань өөрөө Монголд юм хөгжих шаардлагатай юм салбар байсан. Тэгээ энэ рүү орсон. Тэгээ Монголын бүтээгдэхүүнүүд сая бас энд нэг оролцогч маань хэлжсэн 2 хоногийн өмнө Японы Food-X гээд хүнсний стандарт юу бол үзэсгэлэн боллоо шүү дээ. Монголоос одоо бүтээгдэхүүнүүд оролцдог. Би бас өмнө нь тийшээ очиж үзчихсэн. Очиод үзэхээр манай Монголын бүтээгдэхүүнүүд чанартай хэрнээ түүнийгээ илтгэсэн сав баглаа бодол амар болох байгаад байдаг байхгүй юу? Задрах хэсгээрээ задрахгүй хэсгээрээ задарсан. Тэгээд нэг юм шингийн юм байдаг ингээд налуулаа тавьчих гэхээр асгарч унжих гад гэд. Тэгээд тэр болгоноос ч нэг хэрэглэгчийн сэтгэл ханамж байхгүй болохоор энэ салбарыг энэ асуудлыг шийдэх гэж энэ салбар руу орсон байгаа. За өнөөдөр манайх ер нь бол 2020 оноос эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн. 200 Монголын 200 гаруй компани бид нар 900 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. За тэгээ би ер нь энд очиод ингээд нэг компани танилцуулах боломж олдохоор дандаа энэ компанийг дурддаг. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Гэхдээ энэ нь яадаг вэ гэхээр маш өндөр шалгууртай компани байсан. Апу компани манай бүтээгдэхүүнийг хамгийн анхны харилцагч байсан гэсэн. Одоо энэ гэхэд энийг ашиглчих. Гэтэ би авч гарч ирээгүй. Энэ дээр ээж энэ манай компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. Тэгэхээр бид нар нэг одоо 33-ийнх нь ийм усны дөнгөж 30%-ийг нь Монголд үйлдвэрлэж эхэлсэн. Тэгээд 3 болсон 6 болсон. Одоо бид нар 47 нэр төрлийн бүтээгдэхүүний сав баглааг нь 100% дотооддоо Апу компани дээр нийлүүлэлт хийгээд ажиллаж байгаа. Тэгэхээр ийм хөгжих боломжийг бас Апу компани биднэрт олгосон. За байгаль дуустдаг бүтээгдэхүүн маань болохоор энэ байгаа. За тэгээ бид нар Эрдэнэ шишийн цардуулаас түүх хэдийг нь гаргаж аваад тэгээд болсныхын дараа нь одоо бүтээгдэхүүн үйлдвэрлээд за та бүхний ширээн дээр байгаа одоо энэ Go Green гэдэг нэг юм тор байгаа. За энэ торны доотлих нь QR-аар уншуулахаар манай компани талаарх мэдээлэл нь гарч ирнэ. За тэгээ энэ торны доор байгаа энэ нөгөө нэг тэмдэглэгээнүүд нь болохоор олон улсын байгаль дуустдаг, уусаад бортоо болдог тэмдэглэгээ маань энд байгаад байгаа юм.
Тэгэхээр бид нарт бас ийм боломж байгаад байгаа. Сая 2 хоногийн 3 сарын 3-наас 3 сарын 6-ны хоорондоос Гуанжууд бас яг хүнсний сав баглаа бодлын үзэсгэлэн болсон. Тэнгүүд тэрэн дээр одоо энэ ундаа усны шашиг энэ копины уутыг хүртэл бид нар байгаль дуустгаар болох тийм төвшөлтөд түүхийдүүд бас гараад ирсэн байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр яг энэ болгон дээр шинийг санаачилж чадахгүй юм чинь маш хурднаар copy paste хийх нь чухал байгаа. За яг одоогоор манад хамтарч ажиллаж байгаа 5 жилийн хугацаанд хамтарч ажиллаж байгаа харьцагч компаниуд маань бол эднэр байгаа. За бид нар хүнсний үйлдвэрүүд болон за одоо Монс хүнс, Монс фармта бид нар им имлэгийнх нь одоо витаминуудынх нь уутыг нь бас үйлдвэрлэдэг. За юун дээр Green Group дээр янамал оймсны уутыг үйлдвэрлэдэг байна. Тэгэхээр зөвхөн хүнс гэхгүй гялбаруудаар хийж болдог бүхэл бүтээгдэхүүний сав баглаа бодлыг нь Монголдо үйлдвэрлэж байгаа. Тэгээ манай харилцагчийн тоо болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо анх байгуулагдсанаас хойш ер нь дандаа юм өсөлттэй явж байгаа. Энэ нь яаж байгаа вэ гэхээр Монголд энэ хэмжээний хэрэгцээ шаардлага байсан байна. Дээрээс нь манай компани хамт олон бас энэ хэрэгцээ шаардлагыг хангах үс хэмжээнд очиж бас хөгжиж чадсан байна гэдгийг бас харж байгаа. Тэгэхээр эндээс бас нэг давуу тал нь юу вэ гэхээр бид нар харилцагчийнхаа бүтээгдэхүүнд нь тохирсон сав баглаа бодлыг зөвлөж өгдөг. Тэгэхээр таны бүтээгдэхүүн бид нар хэрэглэгчийн судалгааг маш бага хийдэг. Хэрэглэгч өөрөө хар цамц хүсэж хахад бид нар улаан цамц үйлдвэрлэжээд хэрэглэгч дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэнгүү гэдэг байхгүй юу? Тэгэхээр таны бүтээгдэхүүн өөрөө ямар зах зээл рүү шилжиж байгаа, ямар үн цэнтэй бүтээгдэхүүн юм гэдгийг нь биднэрт мэдээлэл өгчих юм бол манайх тэр зөвлөгөөг нь өгдөг. Өөрсдөө хөгжөөд хэрэглэгчийн бүтээгдэхүүнийг давхар ингээ хөгжүүлээд явах зөвлөмжийг нь ингээ өгөө явчихдаг гэсэн үг. Тэгэхээр одоо олон улсад одоо зөвгийн балыг ингэж савладаг болсон биш тийм нэг удаа ингэдэг болсон байна гэд хэрэглэгчтэй өгөө тэрийг ингээд сайжруулад яваад хахаар нөгөө бүтээгдэхүүн чинь өснө хэрэглэгчийн маань одоо зах зээлээр амьдрах насжилтын хугацаанд уртсах боломжтой байдаг. Тэгээ Монголд үйлдвэрлэж байгаа юм чинь захиалгын доо хэмжээнд бага байх боломжтой байдаг. Та 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд 2-оос 3 төрлийн нод бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Бусна тэгээд ийм дагсан бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр тэд нар дээр нь Монголд үйлдвэрлэж байгаа болохоор шаталсан үн аваад хамтарч ажиллах боломжтой байдаг. Үйлдвэрлэх хугацаа богино. За энэ брэнд гэдэг үгийг сүүлийн үед одоо үйлдвэрлэгч нар маш их хэрэглээд байгаа тийм. Тэгэхээр таны брэнд энд маш их үн цэнийг бүтээгээд цаг хугацааг аваад ингээд үйлдвэрлэсэн байдаг. Импортоор үйлдвэрлүүлчихэд ирсэн чинь ногоон өнгө нь номин ногоон болоод ирдэг байхгүй юу? Энд чинь тэгээд тэр олон брендийг цаг хугацааг төлбөр мөнгийг зарцуулсан тэгээд хаягддаг гэсэн. Тэгээд нэгэнд ирсэн юм чинь бид нар тэрийг зах зээлд нэвтрүүлэхээс өөр арга байхгүй. Тэгэхээр манай компани дээр одоо үйлдвэрлэх юм бол та одоо энэ манай компани дээр хийсэн кофений ут байхгүй юу? Тэгэхээр энэ кофений утыг үйлдвэрлэхэд манай үйлдвэр дээр очино. Тэгээ үйлдвэр дээр очиод та бит хоёрын ногоон өнгөний зүр өөр өгдөг байхгүй юу? Тэгэхээр таны хүсэж байгаа ногоон өнгийг гаргаж өгнө гэсэн үг. Гаргангуудаа бид нар тэрийг колор стандарт болгож авч үлдээд дараагийн нийлүүлэлтэн дээр яг тэрнгээр нь л явна. Тэгэхээр та брендийн бүтлгүүтэл гэдэг бол үндэсний үйлдвэрлэл хөгжсөн тохиолдол байхгүй болоод байгаа. Тэгээ бүтээгдэхүүний өрсөлдөх чадрыг бол нэмэгдүүлнэ. Импортоо одоо зарим нэг бүтээгдэхүүнүүд Монгол гэдэг нь байхгүй. Үнэхээр ингээд ланган дээрээс очиод авчдаг Монгол бүтээгдэхүүнүүд байдаг шүү. Тэгэхээр бүтээгдэхүүн сав баглаа хүмүүс бүтээгдэхүүнийг биш бас сав баглааг иддэг болчиход байгаа. Тэгэхээр тэрийг одоо бүр ингээд сонголтонд үлдэхүйс хэмжээнд бас манай компани ингээд зөвлөөд хамтраад сайжруулад ажиллаж байгаа. За байгаль дуустдаг бүтээгдэхүүнийг нэлээд ингэж тестерлэж үзсэн. За байгальд уусч гин уусахгүй нөө. Тэгээд сая 3 сард Гуанжууд очиод бид нар яг үндсэн түүхийд хийдэг үйлдвэр дээр очиж үзсэн. Тэнгүүд яг юм гурил шиг ингээд бүргсэн яг эрдэнэ шишийн цардуулаа анхан шатнаас нь боловсруулж байгаа тэр процесс дээр нь очиж үзчихэж бас ингэж итгэсэн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн маань болохоор байгаль дуустдаг, уусаад бордоо болдог технологи хэрэгцээ. Одоо бол уут байгаа. Дээрээс нь хүнсний анхан шатны савлгаанууд бас энэ технологи руу орох бүрэн боломжтой болсон байна. За тэгээд итгэлээ энэ сайхан үгээр дандаа эмэгтэйчүүд байгаа болохоор мэдээж амжилт бүтлгүүтгэхээс айдгүй үнд ирдэг гэдэг сайхан үгээр энэ удаагийнхаа итгэлийг төгсгөё. Баярлалаа та бүхэндээ.